誰だ。動くなよ。貴様ら。Cyberpunk Edge Runners anime нь Project Red-ийн 2020 онд гарсан Cyberpunk 2077 видео тоглоомноос сэтгүүлэн бүтээгдсэн бөгөөд өөрсдийн өрмөц хэв маягаар алдартай Японы Trigger студиуд уг цувралыг хамтран бүтээж шөнийн хотын неон гэрэлт ертөнц рүү очих ирээдүй тийм ч хол биш гэдгийг бидэнд харуулсан. Өмнөх видеогоор Cyberpunk гэж юу вэ болон цувралын ихний ясны өрнөснийг танд хүргэсэн. Тэгвэл энэхүү видеогоор цуврал маань хэрхэн цааш санаанд оромгүй үргэлжилж дуссныг хамтдаа олж мэдцгээе. Люсигийн мөрөөдөл бол хизээ нэг өдөр шөнийн хотыг орхиж саран дээр очих бөгөөд Дэвид түүний мөрөөдлийг биелэх хүртэл түүнийг хамгаалах амлалт өгснөөр тэдний харилцаа өмнө байснаас огтур болж эхэлдэг. Дэвидийн анхны даалгаврын дараа Фарадей Танака гэх Арасака Корпи нэлээд том гарын тархинд нэвтэрч мэдээлэл авахыг хэлсний дагуу түүний байнга үйлчлүүлдэг нэгэн VR видео зардаг хүнээр нь дамжуулан түүнийг барихаар болдог. JK гэх нэгэн артист маягийн эрийг барьж Танакаг хүлээх зурд тэр Дэвидийн нурууг үзэж хитрхи хүчтэй сайбервэрээсээ болоод тун удахгүй сайбер сайко болохыг анхааруулж Танака JK-тэй уулзахаар ирэхэд нь түүнийг барина. Санамсаргүй байдлаар JK хүнд шарх авснаар цааш амьдрч чадхааргүй болно. Танакаг өөрсдийн хорогдох байранд авч ирэн ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгосны дараа Киви өөрийнх нь тархийг хагдж эхэлдэг. Энэ үед Мэйн генетикийн марж эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд өөртөө маш их хэмжээний нэмэлт зүйл суулгаж, үүнээсээ болоод одоо cyber psycho буюу өөрийн ухаан мэдрэлийг алдаж эхэлдэг. Ингэхдээ Киви гимтэж тэр цааш ажиллах боломжгүй болоход тэдэнд өөр нейтранер хэрэгтэй болно. Люси гуйн байж Танакагийн толгой руу оруулж хэрэгтэй байгаа мэдээллийг хайж эхэлдэг. Люси Танакагийн толгой дотроос Дэвидтэй холбоотой cyberware турших мэдээлэл байгааг олж хэрвээ мэдээллийг устгахгүй бол Арасакагийн хүмүүс түүнийг барих нь цаг хугацааны асуудал болсон байгааг мэддэг. Ингэж байх зур Танакас ирж түүнийг аврахаар цэргийг ирдэг. Люсигийн холболтыг салгаж тэндээс зогтоход Мэйн тэднийг хамгаалж цэргийнхэнтэй байлцсан ч өөрийн ухааныг алдаж юу ч үгүй бодуулж түүнээс зөвхөн гарна л үлддэг. Ингэснээр тэдний Cyberpunk бүлгийг удирдах хүн үгүй болсон гэсэн үг юм. Энэ үйл явдлаас нэлээд хэдэн сарын дараа Дэвид Мэйний гарыг өөртөө суулгуулсан Cyberpunk-уудыг удирдах мөнгөний ажлыг хийдэг бол Люси багаас гарч Арасака руу орой бүр нэвтэрч дата устгаж байдаг. Cyberpunk-ууд ч хотод нэлийн алдартай болж тэдэн дээр Фарадей дахин ирж Арасака руу нэвтрэх нэг том ажил байгааг хэлнэ. Дэвид Люситэй хамт амьдарч байх ба түүнээс өнгөрснийхэн талаар асуухад Люси багаасаа бэлтгэгдсэн хуучин интернетээс дата авах нейтранер байсан байдаг. Түүнтэй хамт байсан хүүхдүүд бүгд өгөхөд тэр Арасакагаас зугтаж Cyberpunk-уудын нэг болсноор Дэвидтэй олдсон. Дэвид түүнийг буцаад багтаа орох гэхэд хийж дуусгах ажил байгаа гэд түр хойшлуулдаг. Үүний дараа Дэвид Арасакагийн лаб руу нэвтэрч хийзүүл харснаасаа болоод гимгүй эмэгтэй хөнөөж cyber psycho болж байгаагаа мэддэг. Догтой уулзаж бие үзүүлэхэд нэмэлт cyberware-үүд авах ёстой гэгч Дэвид өдий хүртэл цуглуулсан хүчээ салгахыг хүсдэггүй. Харин Фарадей Арасакатай уулзсан тэдний лаб руу хэн дайрсан, Танакаг хэн хөнөөж мөн дата устгаж байгааг хэлж орхидог. Люсиг өрхөнд оруулан байрж үүндээ Кивиг туслуулж Люсиг энэ бүх хугацаанд Арасака дахь Дэвидийн туршилтын мэдээллийг устгаж байсныг мэдээ зогсохгүй түүнийг багаасаа бэлтгэгдсэн нейтранер байсныг мэддэг. Энэ үед томоохон компани цэргийн хүч дайрахад Дэвид аргагүй ихэнд cyberware-ийг өөртөө олбоолно. Түүнд нэг төрлийн юм шахаж, үүнийхээ тусламжтай эрүүл ухаанаа хадгалж, армийн цэргүүдийг газрын хөрснөөс арчдаг. Киви буруу зүйл хийж байгаагаа мэдэж Люсиг Фарадей барьсан мөн байгаа байршлыг нь Дэвидэд өгч амиа алддаг. Ингэснээр Дэвид өөрт байх сүүлчийн юмуудыг хэрэглэн замдаа таарах бүхнийг устгаж Арасака цамхаг руу очдог. Дэвид цамхгийн оройд гарч Фарадей болон Арасакагийн хүмүүсийг бүгдийг нь хөнөөж Люсиг авардаг. Гэвч энэ үед Арасака өөрсдийн хамгийн хүчрхэг сайборг Адам Смашерыг Дэвидийн өдөөс тулдуулна. Смашерын хүч Дэвидтэй харьцуулшгүй бөгөөд Ребекаг хөнөөж юу юугүй бүгдийг нь алах гэхэд Дэвид өөрийн хайртай нэгнийг зугатаалгаж амждаг.
Цаг хугацаа өнгөрч Люси бодит амьдрал дээр сарлуу очиж үзэн өөрийн мөрөөдлийг биелүүлснээр энэхүү аним дуустдаг. Хэдий гонигтэй ч гэлээ энэхүү 10 ангид зурвал маань ингэж төгсдөг. Видео маань таалагдсан бол суугт маань subscribe дарахаа битгий мартаарай. Ингэснээр дараагийн видеог маань цаг алдалгүй хүлээн авч үзэх боломжтой юм шүү.